Үеийн үедээ тахиж шүдсэн бурхтаас илүү үрийн үрдээ захих гэрээс тусгаар тогтнол. Үгсний дараа сүнс минь хүртэл сахиж үлдэх өн мөн хийн тэнгэр тусгаар тогтнол. Алтан соёмб хөх халзтай улаан далба арга ядсан ч тусгаар тогтнолтой би баянхон. Ээлж дараатай орчлонгийн жам ямар боловч эцсээ хүртэл тусгаар тогтнолдоо би эзэн хүн. Хэлба тусгаар тогтнол. (2005) оны хавар Индианад төр оршин суугчдад зориулсан төр сургалтад 2-7 хоног суусан юм а. Төр оршин суугчид гэхээр газар энэ л хүмүүс байх. Сургалт эхлээд 2 хонцгсон хойно би хоцорч очлоо. Таваар нь нэг том ширээ тойруулаад суулгацсан танкимд орж явчихв. 4 Аз хүүхэн суусан ширээнд 5 дахь нь болгож намайг хуваарлав. Нөгөө 4-т англиар мэдлсэн болсонд өмнөөс бүгдээрээ хятадаар шулгандалтцгаалаа. Миндийн хариу гэж ойлгосон би ээлдгээр толгой дохиод л өнгөрөв. Хичээлийн явцад нөгөө хэд хоорондоо хятадаараа шавтналдаа зогсохгүй надаас хятадаараа юм асуухад болдгоо. Төвхтэй болоод ирэхээр нь уучлаарай. Би хятадаар ойлгодгүй. Та англиар асуувал би баярлах байна гэлээ. Нөгөөдөл ихэд гайхаж буй бололтой дуун өндөрсөж хоорондоо болоод над руу хятадаараа баахан шулганав. Тэдний дунд их биерхүү бараг 2 метртэй гэмээр лужир биетэй түрэмгий царайтай бүсгүй байсан юм. Хожим мэдхнээ тэр хятадын сагсан бөмбөгийн шигшгийн тамирчин явсан юм билээ. Тэр бүсгүй их л ууртайгаар чи яагаад хятадаар ойлгодгүй юм гэж англиар асууж байна. Би хятад хүн биш шүү дээ. Гэхдээ чи Монгол үздэ. Энэ асуулт миний эгдүг хөдөлгөөд эхэллээ. Яахаараа монгол хүн хятад хэл мэддэг байх ёстой гэж. Би монгол хүн, Монгол улсаас ирсэн. Та нарын хэлийг мэддэггүй, мэдэх жалбгүй тийм улсын хүн байна. Гэх мэтчлэн баахан монголоор хэлснээр та нар ойлгов уу гэж англиар асуув. Өнөөхдөр миний өөдөөс мэлтийtлийн гайхан харж байснаа толгоогоо сэгсэрцгээгээд хоорондоо шүүгэлдээд эхлэв. Та нар яагаад монголоор ярихаар ойлгохгүй байгаа юм бэ гэж тэднээс англиар асуув. Бид монгол хэл мэдэхгүй. Би ч бас хятад хэл мэдэхгүй. Адилхан л байгаа үсттэй. Тэрнээс хойш энэ тэнэг монголтой юм яриад яах вүлээ гэсэн байдалтай надтай өөр юм ярихыг байцгаав. Энэ нь надад ч амар байв. Гэхдээ тэдний надад хандах хандлага нэг л эвгүй. Энд ямар ч эрүүл ухаан соёл үйлчлэхгүй байгаа нь анзаарагдана. Өмнө байгаа үзгийг маань үг дуугүй шүүрч аваад юм аам бичнэ. Миний цүнх ширээн дээр байвал түлхээд газар унахчихна. Насанд хүрсэн хүмүүс гэхэд хүүхдүүд шиг тунч хөгийн байх тул би тэдний иймэрхүү үйлдэлийн шоолж инээгээд л өнгөрнө. Тэд над руу бараг харахчгүй. Үйлдэл бүхнээр нь тэдний хувьд ерөөс хүн биш огт байхгүй хэмээн мэдрүүлэх гэж хичээнэ. Хаяа нэг харвал харцсан цаанаал нэг түрэмгий ууртай. Ялангуяа өнөөх сагсчин бүсгүй бол бүрч. Хонголд өмнөөс ирж явбал аятайхан зөрөөд гарна гэж ёстой үгүй. Ёс юм шиг чигээрэн зүтгэнэ. Тэр лужир биетэй амтантай ямар мөргөлдөлтэй нь биш би зай тавьж өгнө. Ер нь нэг ширхэг хятад ингэж илэрхий дээрлэхүү хандаж чаддаггүй. Бүр тийм хүсэлж үгүй мэт ажин түжин аятай дорой байх өгөөд тэд олон болоод ирмэгцэл олноо мэдрээд түрэмгий болоод эхэлдэг нь хятад үндэстний сүргийн сэтгэлгээний онцлог юм а. Энэ мэтийг номноос дам унших биш нүдэрэн ажиглан мэдрэн гэдэг надад сонирхолтой бас завшаантай хэрэг. Надаас хойш 2 хоногийн дараа бас нэг хоцорсон сурагч ангид орж ирсэн нь сайхан хөрөн улаан цэл залуухан төвд бүсгүй байлаа. Ангид өөр сул суудал байгаагүй дээр сургалт зохион байгуулагч нэг хэлээр ярьдгийг харгалзан үзсэн болов бидний ширээнд сандал нэмж төвд охиныг дэргэж суулгалаа.
Хятад бүсгүйчүүд шинэ охиноос хятадаараа юм асуугаад мөн хятадаар хариулт авсныхаа дараа над руу "За тэр чи ийм л байх ёстой" гэж байгаа мэт нухацтай харна. Би үл тоон ганц төвд үсгүй 4 хятадын хажууд ёстой хинч биш болно. Түүн лүү ээж нь, эгч нь, эзний нэмшиг том дуугаар зандчиж ярина. Цүнхэн бариулна. Төвд үсгүй хүлцэнгүүгээр тонголцоно. Тэр хоорондоо хятад бүсгүйчүүд над руу бас өнөөх харцаараа харна. Би өхөөрдөн шоглож инээн. Тэд арга нь барагдаж байгаа мэт бухимдаж хаана. Тэр төвд үсгүй бол Шанхайд төрж өссөн төвд хилэн огт мэддэггүй, төвд гэдгээл мэддэг төдий бүсгүй байсан юм а. Энэ мэт яршиг төвхтэй нэгэн сургалтанд хэд хонж үлээ. Сонсогч та бүхэн зохиолч нийтлэлж Баасангийн номин жимдийн тусгаар тогтнолын тухай алаг цовхон тэмдэглэлүүдийн 6 дугаар хэсгийг хүлээн аван сонслоо. Нийтлэлийг үнссэн жүжигчин Алтан гэрэл, найруулагч Амар Бат.